Дархан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын албанаас улирал тутамд иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг цаг үеийн мэдээлэлээр хангах зорилгын хүрээнд төлөөлөгчдийн зөвлөгөөний зохион байгуулдаг. Энэ удаагийн зөвлөгөөн өнөөдөр болж аймгийн боловсрол соёл урлагийн газрын үйл ажиллагааны тухай тайлантай танилцсан санал хүсэлтэд илэрхийлж үүрэг чиглэлийг өглөө. Аймгийн боловсрол соёл урлагийн газрын хэмжээнд 94 байгууллагад 2718 албан хаагч ажиллаж 28714 суралцагч хүүхэд боловсролын үйлчилгээг авч байгаамаа. Энэ хичээлийн жилд тус газар нь Монгол улсын тогтвортой хөгжлийн баримтлал 2030, засгийн газрын 2016-аас 20 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Дархан аймгийн засаг даргын 2017-оос 20 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаараа мэдээллийг танилцууллаа. Боловсролын салбарт тулгамдж байгаа асуудлыг төлөөлөгчид сонссны дараагаар цаашид анхаарч ажиллах хэрэгтэй хэд хэдэн зөвлөмж, шүүмжлэл, саналыг өгснөөр зөвлөгөөн өндөрлсөн юм а. Тухайн баг дээр иргэдтэйгээ хамгийн ойрхон ажилладаг, тухайн баг тойрог дээр ажиллаж байгаа боловсролын байгууллага, сургууль цэцэрлэгийн байгууллагуудтай яг хамгийн ойрхон ажилладаг юм хүмүүс байгаа. Тэгэхээр бол тухайн тойрог дээр, тухайн сургууль цэцэрлэг дээр болж байгаа үйл явдал, тэр хоорондын багш одоо иргэдийн хоорондын харьцааны асуудлыг бол хамгийн сайн мэдэрдэг хүмүүс бол төлөөлөгчд байгаа. Тэгэхээр энэ төлөөлөгчдтэй ойрхон ажиллах хэрэгтэй хэлж байна. Ялангуяа бид нар бол 1-р сургууль, 12 дугаар сургуулиуд дээр онцгой анхаарах шаардлага байна. Энийг бол одоо өөрөөр яагаад өнөөдөр оюуны ирээдүйн од цогцлбор гэдэг энэ томоохон сургуулиуд руу хүүхдүүд наашаа ирэх болов? Яагаад 1-р сургууль, 12 дугаар сургуулиуд дээр хүүхдийн одоо анхаарал татах болов гэдэг. 1-р сургууль маш олон жил яригдж байгаа асуудал. Удирдлагын түвшинч сайдлах, сургуулийн дотоод эв нэгдлийн асуудал маш тэнэг таруухан байгаа. Энэ эв нэгдлийг хангах чиглэлээр мөн бидний бас одоо хүмүүс багш нарын одоо ур чадварыг сайжруулах чиглэлээр яагаад тэнд одоо хамрах сургуулийн тойрхон хүмүүсд өнөөдөр шинэ дархан руу ирээд байна уу гэдгийг бид нар бас бодох хэрэгтэй. Энийг олон жил яригдж байгаа. Төлөөлөгч бол энэ чиглэлээр бас нэлээд зүйлүүдийг ярьж байна. Ингээд бол олон зүйлүүдийг ярьлаа. Бид нар энэ нэлээд зүйлүүдийг ингээд энэ хугацаанд чиглэл өгнө. Энэ чиглэл зөвлөмжийн дагуу арга хэмжээ аваад энэ хавар гэхэд намар гэхэд бол шээс ороход бол энэ өнөөдрийн зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжүүдийг одоо хэрэгжүүлж ажиллах үүргийг бол өнөөдөр бас урлагийн газар төглөө.